Гэмшил ба шинээр төрөх. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт та бүхэн минь. Бурхны нэгүслэр та бүхэн амар сайн байв уу? Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна. Өнөөдөр ч бас Бурхан бидэнд нэгүслээ хайрлаж, түүний хайрыг илүү гүнзгий ойлгож мэдхэд туслах болтугай. Өмнөх хичээлээр бид итгэл гэж юу болох талаар үзсэн. Итгэл гэдэг нь Иесусийн загалмаа дээр хийсэн ажлыг өөрийнх гэж хүлээн зөвшөөрөх явдал, тийм ээ? Иесус загалмаа дээр нас барснаар бидний бүх нүгэл уучлагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх. Мөн миний төлөө амиа өгсөн эзэнд итгэн түүнд үйлчлэхийг сонгох. Энэ бүгд жинхэнэ итгэл гэдгийг ойлгосон. Өнгөрсөн хичээлийн дараа та нарын дундаас нүглийгт нь уучлахын тулд загалмаа дээр нас барсан Иесусыг өөрийн эзнээ болгон сонгосон хүн байна уу? Хэрв тийм хүн байгаа бол бидэнд мэдэгдээрэй. Энэ нь бидний үйлчлэлд асар их урам, баяр баясгал болох болно. Өнөөдрийн хичээлээр бид гэмшил ба шинээр төрөх тухай хамтдаа судлана. Иесус загалмаа дээр цовдлогдож дахин амилж Тэнгэр өөд өргөгдсөн. Шавнар Иесус яагаад энэ дэлхийд ирснийг, мөн яагаад загалмаа дээр нас барсныг ойлгож эхэлсэн. Тэд хүмүүсийн өмнө зогсоод сайн мэдээг тунхаглаж эхэлсэн. Тэгтэл хүмүүс өөрсдийнх нь төлөө ирсэн Бурхан болох Иесусыг загалмаад цовдлон алсан гэдгээ ойлгожээ. Тэд айдас түгшүүрт автан ийм аимшигтай нүглээс бид хэрхэн аврагдах вэ хэмээн Шавнараас асуусан. Тэр үед Петр ингэж хэлсэн юм. Иймээс гэмшицгээ. Нүглүүдээс салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргийх цаг эзний оршихугаас ирнэ. Үйлс 3:19. Петр хүмүүст гэмшиж эргэхтүн гэж хэлсэн. Олон хүн гайхдаг л да. Гэмшиж эргэх гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэж. Зүгээр л сүмд ирж үйлчлэл хийж эхлэх нь гэмшиж нүглээсээ эргэж буй хэрэг үү? Хүмүүс өөрчлөгдсөн амьдралаар амьдрахыг хүсдэг ч яаж тийм амьдралаар амьдрах аргаа мэддэггүй байна. Нэг удаа би маш сонирхолтой түүх үйлсэн юм. Нэгэн хүний машины дуу тохио нэвдэрчээ. Өөрөөр хэлбэл бип гэж дуугардаг дуу тохио эвдэрсэн гэсэн үг. Тэр хүн засварын газар очтол эзэн нь байхгүй, самбар дээр нь ийм бичиг байв. Машина засуулахыг хүсвэл дуут тохиогоо дуугаргаарай. Ямар золгүй хэрэг вэ, тийм ээ? Дуут тохио нэвдэрчихсэн болохоор дуугаргамаар байвч дуугаргаж чадахгүй. Энэ л өнөөдрийн хүмүүсийн дүр зураг юм шүү дээ. Аврагдахын тулд гэмших ёстой гэдэг чи яаж гэмшихээ мэдэхгүй. Гэмшвэл Бурхан туслана гэдэг чи гэмшиж чадахгүй. Би ч бас урд нь тийм байсан. Би маш их хичээнгүйлэн пастрын ажлаа хийдэг байсан. Гэвч сэтгэл ханамж амар амгалан байхгүй байдаг байлаа. Тэгээд би үнэхээр ийм итгэл биширлийн амьдралаар амьдрахыг хүссэнгүй. Би гэмшиж нүглээсээ эргэхийг хүссэн. Аз жаргалтайгаар, баяр баясгалантайгаар итгэлийн амьдралаар амьдрахыг хүссэн. Гэхдээ яаж гэдгийг мэдэхгүй байсан. Тэгээд нэг өдөр би пастрын өрөөндөө ороод өвдөг сүйдэн залбирч эхэлсэн. Бурхан минь, надад гэмшихэд минь туслаач гэж чанга дуугаар уйлангуйсан. Энэ амар тайвангүй амьдралын оронд Бурхан доторх жинхэнэ амар амгалан баяр баясгалан өгөөч гэж удаан гэгчин залбирсан. Гэвч юу ч өөрчлөгдөөгүй. Ямар ч зүйл шинжлэгдсэнгүй. Ер нь итгэлээр амьдрна гэж юу болохыг огт ойлгохгүй байлаа. Бурхан хэтэрхий хол мэт. Миний залбирлыг сонсохгүй мэт санагдсан. Өнөөдөр олон хүн ийм байдалд байгаа. Тэд гэмшил яг яаж явагддгийг мэддэггүй. Өнөөдөр олон хүн гэмшлийг буруу ойлгодог, бас буруу хийсээр байна. Гэмшил гэдэг нь Бурханд бүх гэм нүглээ тоочих явдал гэж боддог. Мэдээж гэмшсэн хүн нүглээ Бурханд дулаадаг. Гэвч зүгээр л нүглээ хэлснээр жинхэнэ гэмшил болчихдгүй. Нэг жишээ авъя л да. Та бүхэн сонсч л байсан байх. Иесусийн шавнарын дунд Иудас гэдэг хүн байсныг. Тэр хүн Иесусийг
30 мөнгөн зоосоор худалдаж загалмайд цовдлогдоход хүргэсэн. Хожим нь аимшигтай буруутгал мэдэрч ингэж хэлдэг. Би гэм зэмгүү цуснаас урвснараа нүгэл үйлдлээ. Матай 27:4. Юдас ийхүү гимшээд 30 мөнгөн зоосоо буцааж өгдөг. Та нар юу гэж бодож байна? Юдас гимссэн юм шиг харагдахгүй байна гэж үү? Гэвч энэ бол жинхэнэ гимшил биш байсан. Тэр айсандаа мөнгөө буцааж өгсөн ч түүний зүрхэнд дэх Бурхны талаарх хандлага өөрчлөгдөөгүй. Тэр Бурхныг хайртай эцэг биш, аимшигтай шүүгч мэтээр харсан. Өөрийгөө Бурхны хайраас хөндөрсөн гэж бодсон. Иесус загалмаа дээр нас орж байхад ч тэр ойлгоогүй. Энэ бол миний нүглийг уучлахын төлөөх хайр юм байна гэдгийг хараагүй. Ингээ тэр зөвхөрлөлдөө автаж амиа хорлсон. Жинхэнэ гэмшил гэж юу вэ? Энэ бол Бурхны талаарх таны зүрх, хандлага өөрчлөгдөх явдал юм. Тэгэхийн тулд Бурхан таныг хэрхэн хайрлж байгааг ойлгох ёстой. Би үнэхээр аимшигтай нүгэлтэн боловч Бурхан нүгэлтэн биднийг хайрладаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Олон хүн ингэж боддог. Би уучлагдахыг хүсвэл эхлээд энэ бурууга засъя. Тэрийг орхиё. Тэгэд Бурхны таалалд нийцье. Тэгвэл би уучлагдах эрхтэй болно. Гэвч Бурхан биднийг уучлсан нь бид сайн зүйл хийснийх биш. Адам Ева хоёр нүгэл үйлдэхэд Бурхан тэдний уучлагдах эрхтэй эсхийг шалгаагүй. Тэд уучлагдах эрхтэй байсан учраас ч уучлсан биш. Бас Бурхан Адам Ева хоёроос би та хоёрыг уучлж болох уу ч гэж асуугаагүй. Тэр даруй шууд л уучлсан. Хайрын улмаас. Адам Ева хоёр нүгэл үйлдсэн даруйда уучлагдсан юм. Тиймээс түүнээс хойш төрсэн бүгд ч мөн ялгаагүй уучлагдсан. Бид ч бас. Мэдээж Иесус 4000 жилийн дараа загалмаа дээр өөрийн цусаараа нүглийн төлөөсийг төлсөн. Тиймээс уучлал өршөөл нь Бурхны нэг талын үйлдэл юм. 2000 жилийн өмнө бидний нүглийг загалмаа дээр нэг талынхаа хайраар уучлсан. Гэвч өнөөдөр Бурхан биднээс нэг зүйлийг асуудаг. Миний чиний төлөө урсгасан цусыг чи хүлээн зөвшөөрөх үү? Загалмаа дээр чамааг уучлахын төлөө миний туулсан зовлонд чи итгэх үү? Би чамааг аль хэдийн уучлсан гэдэг үннийг чи хүлээн зөвшөөрч чадах уу? Бидний хийх ёстой цорын ганц зүйл бол Иесус биднийг уучлсан гэдэгт итгэж хүлээн авах. Тэр хайранд итгэх явдал юм. Дараа нь бид Бурханд талархал, баяр хөөр, магтаал өргөдөг. Тэгснээр бидний зүрх сэтгэл хайр талархлаар дүүрдэг. Өөрөөр хэлбэл Бурханаас айхаа болж, харин ч илүү ихээр хайрлж, түүний үгэнд дуулууртай байхыг хүсдэг болно. Зөвхөн загалмайн хайранд итгэх үед л бидний зүрх сэтгэл өөрчлөгддөг. Энэ л жинхэнэ гэмшлийн шинж. Би хүүхдүүдэд хүмүүжүүлж байхдаа нэг зүйлийг ойлгосон. Хүүхдүүд загнуулаад зүрх нь өөрчлөгддөг. Айгаад төр зур сайн байгаа мэт дүр үзүүлж болох ч зүрх нь өөрчлөгдөөгүй байдаг. Харин эцэгийнх нь хайрласаар байгааг ойлгох үед хүүхдийн зүрх өөрчлөгддөг. Адилхан зарчим шүү дээ. Бурханд шийтгүүлэхээс айсандаа дагаж байгаа бол амьдрал өөрчлөгдөхгүй. Хичнээн оролцсон ч жинхэнэ зүрх сэтгэлийн өөрчлөлт байхгүй л байна. Гэвч загалмаа дээрх Иесусыг харж энэ бол миний төлөөх Бурхны хайр гэдгийг мэдэх үед, миний бүх нүгэл уучлагдсан гэдэгт итгэх үед сая та Бурхныг жинхнээсээ хайрлаж чадна. Ингэж л бидний Бурхны талаарх буруу ойлголт арилж, бидний хандлага, зүрх өөрчлөгддөг байх нь. Библи үүнийг гэмшил гэж нэрлэдэг. Ийм хүний зүрх өдөр бүр Бурхны хайраар дүүрдэг. Тэр үргэлж баярлж талархдаг. Бурхны төлөө амьдрахыг хүсдэг. Түүний бүх үгэнд дуулууртай байхыг хүсдэг. Ингээд тэр хүний амьдрал бүрэн Бурханд зориулагдана. Өөрийнхөө амьдралыг өөрийнх гэж бодохоо болно. Яагаад гэвэл Бурхан цусаараа түүнийг аварсан учраас. Сатааны гараас түүнийг худалдаж авсан учраас. Тиймээс амьдрал нь одоо түүнийх биш. Харин Иесусийнх болдог. Гэвч Бурхан бидний хүчээр биш, өөрсдийнхөө сонголтоор түүнийг дагах эрхтэй байлгадаг. Харин одоо бид Бурханы хайрыг мэдсэн учраас Бурханыг цорын ганц эзнээ хэмээн хүлээн зөвшөөрч,
бүхнээ түүнд зориулахыг хүснэ. Тэгвэл таны амьдралд жинхэнэ гайхамшигт түүх эхэлнэ. Бид өөрсдийн хүслээр Бурхныг сонгосон тул тэр бидний зүрх сэтгэлд орж ирэх боломжтой болно. Урд нь бид сатаныг эзнэрээ сонгосон байсан учраас Бурхан бидний дотор орж чаддаггүй байсан. Харин одоо бид зүрхээ Бурханд өргөсөн тул Бурхан бидний амьдралын эзэн болж чадна. Тэгээд Бурхан хэлнэ: "Сатана чи харж байгаа биз? Одоо Боогийн бүхий л зүрхээ надад өглөө. Боогийн зөвхөн намайг эзнэрээ сонголоо. Зайгаа тавьж өгөхгүй те. Ингээд Сатан биднийг орхихоос өөр аргагүй болдог. Харин Есүс ариун сүнсээр дамжуулж бидний дотор орж ирдэг. Ингэж л бидний зүрхэнд Есүс оршин суух болдог. Ингүүл гайхамшиг бий болдог. Бидний махан хүсэл биднийг захирхаа болно. Учир нь одоо би эзэн нь биш, харин Бурхан эзэн. Иесусийн сэтгэл миний сэтгэл болно. Иесусийн инрэл миний инрэл болно. Иесусийн хайр миний хайр болно. Би Иесусыг хайрлаж, түүний бүх үгэнд баяртайгаар дуулууртай байж чадна. Ийм амьдралд баяр хөөр байдаг. Ийм амьдралд сэтгэл ханамж байдаг. Ийм аз жаргалыг энэ дэлхий өгөхгүй, ойлгож чадахгүй. Библи үүнийг шинээр төрөх гэж нэрлэдэг. Шинээр төрнө гэдэг нь дахин төрөх гэсэн үг. Өөрөөр хэлбэл шин зүрхтэйгээр амьдрах гэсэн үг. Зүрх минь Бурхны хайрыг ойлгож шинжлэгдсэн. Учир нь би миний нүглийн төлөө нас барсан Иесусыг харсан. Тиймээс би түүнийг хайрлаж эхэлсэн. Өнөөдөр та нарын зүрх сэтгэл ямар байна вэ? Та нар шинжлэлийг мэдэрч байна уу? Та нар жинхэнэ гэмшлийг мэдэрсэн үү? Хэрв одоохондоо бүрэн ойлгож чадахгүй байгаа хүн байвал битгий санаа зов. Учир нь та нар ингэж Библийг судалж байгаа чинь та нар гэмшил, шинээр төрөх туршлагад бэлдэж байна гэсэн үг. Тун удахгүй Бурхан та нарт энэхүү гайхалтай шинээр төрөх боломжийг бэлгэлэхийн төлөө би залбирах болно. Тэр цаг хүртэл итгэлээ алдахгүйгээр Иесусыг илүү ихээр таньж мэдсээр байгаарай. Учир нь Иесусыг илүү их таних тусам түүнийг хайрлахгүй байж чадахгүй. Дараагийн удаад бид 9-р хичээл болох хууль ба сайн мэдээний тухай үзнэ. Энэ үнэхээр чухал сэдв шүү. Хэрв та нар хуулийн үүргийг мэдвэл, мөн хууль ба сайн мэдээний харилцааг ойлговол та нарын итгэл нэг алхмаар урагшлана. Дараа уулзтлаа. Түр баяртай.